дүн өвөл хасах 40 градусын хүйтэнд оюу толгоогоо манаж Чингисийн тал байдаан гонсон Монгол залуус зунаас дулаахан шөнийг өнгөрүүлсэн байна. Нүд цавшилгүй нутгаа манаж хонох үрсэн мөнх тэнгэрт суудлаан залсан өвөгдөөсөн сахиж хонсон өвлийн нэгэн шөнийн сонин хачнаас дуулгая. За өглөөний мэдээ өглөө одоо 7:28 минут болж байна. За ингээд за өнөөшнөө те бид нар гişүүнийгээ бид нар манад бидний цагдаа нар манад ингээд ямар ч амгалан хонлоо. Зунаас дулаахан шөнө урдчин байсан байна. Тэднийг даарахт нь өвөгдийн чөмөг ээж байсан гин. Хазайхт нь өвөгдийн яс тэднийг тулж байсан байна. Гундахт нь өвөгдийн цус суд сарнал өгшин сэргээж байсан байна. Бас тэднийг саран ижи эргшээж байсан байна. Алтан гадас чигийг заан замчилж байсан гин. Долоон бурхан тэднийг ивэж хөөх өвгөд эмэгдэн түшиж байсан байна. Их хааны сүрсүүл тэднийг ингэж хурцлж байжээ. Бас тэд оюу толгойдон эзэн болох хүчийг огторгуйгаас хурайлан хонсон байна. Алдагдсан эрхэн эргүүлэн олж авахаар уухайн дүрлэг хадаан саарл ордныг дөргүүлэн хонсон байна. Ийм нэгэн Европсын дулаан шөнийг өнгөрүүлсний маргааш өглөө нь наран мандахтай зэрэгцээд манангийн төр ийхүү унсан байна. Монголчууд бид мэдж байгаа түрүүчийн 7 хоног оюу толгой энэ авилгын гэрээ дээрээс болоод засгийн газар огцорсон тэд нар бууж өгсөн байгаа энийг монголчууд ойлгосон. Өнөөдөр Монгол болж байгаа бүх харилцааг зөвхөн Улсын хурлын хуулийн 3-1 дээр заасан бүх ард түмний төлөөллийн дээд байгууллага Улсын хурл баталдаг. Тэдний баталсан хуулиар Монголын нийгмийн бүх харилцаа явдаг. Авилгалчид даварч байгаа нь Улсын хурлын баталсан хуулийн алдаа. Ард түмэн ядарч байгаа нь энэ үнэтэй оюу толгой уурхаанууд хитгэн хүний эрх мэдэлд орсон Улсын хурлын баталсан хуулийн алдаа. Монгол улсад байгаа ерөнхийлөгч, ерөнхий сайд, шүүхийн зөвлөл бүх албан тушаалд ямар хуулиар ажиллах вэ гэдгийг нь Улсын хурл баталдаг. Улсын хурл баталдаг. Тийм учраас Улсын хурл өөрийнхөө баталсан хуулиар ажилласан ерөнхийлөгч рүүгээ өндөр түвшний авилгын асуудлыг хөндөд игсгээр ерөнхийлөгч өөртөө хууль гаргасан юм шиг ноцоод байгаа нь ард түмний толгойг эргүүлээд байна л гэдгийг би албасаар хэлж байгаа юм. Улсын хурл барьцаалагдсан гэж та хэлсэн шүү. Улсын хурл барьцаалагдсан. Яагаад гэвэл 1 сарын 31-ний өдөр арбитрийн шүүхтээр Лондон, Нью-Йоркийн шүүхтээр хурал болох гэж байхад тэнд Монгол улсын оюу толгойн асуудаар хэдэн төрлийн маргаан үүссэн бэ? Хэнд холбогдсон маргаан бэ гэдгийг одоо хүртэл нууцлж байна. Хоёрдугаар тэр олон улсын шүүхтээр явагдах маргааны тэмдэгтийн хураамжийн 30%-ийг Монголын ард түмэн Монголын засгийн газар төлжөөж маргаан үүсэх эрхээ авдаг. Гэтэл энэ тааг одоо хүртэл зарлахгүй байгаа учраас нууц хിവэрэ байна. Гуравдугаарт 3 тэрбум долларын хөрөнгийн авилгын асуудалд холбогдсон улсын хурлын гишүүний асуудлыг аль биесээр зарлж энэ хүнээ эгнэнээсээ гаргаж шалгуулах эрхийг ярихгүй байна. 400 тэрбум долларын өртөгтөө оюу толгойн гэрээ эрх зүйн зөв орчинд бий болгох, Монголын ард түмэнд таатай болгох энэ одоо нөхцөл байдал дээр улсын хурл хөшөөн байгаа учраас бид эдгээрээ сөрөг байр суурьтай хандж байна, бас барьцаанд орсон байна гэж хардаж байна. Ингээд барьцаалагдсан улсын хурлыг цаг алдалгүй яаралтай тараах хэрэг гарлаа. Барьцаалагчдаас оюу толгойгоо орд газруудаа буцаан олж авахын тулд ард түмэн өөрсдийг нь төлөөлөн орших 76 гишүүнд найдах бус зөвхөн өөртөө л бас Монголыг мөнхөд ивээгч мөнх тэнгэртэл найдахаас өөр гарц үлдсэнгүй. Улсын хурал тарахад засаг нурж таарна. Гэхдээ аль хэдийн түрүү 7 хоногт төрүүлээд засгийн газар нь нурчихсан. Энэ харгас засгийн газрын хэрэгс сэтэрсэн сэвдэгшил цочирдсан Монголын залуу огцрох шаардлага тавин саарл ордныг дөрөгтөлж агссны эцэст үрлсэх булхайгаан дэлгэн тэд бултаараа огцорсон. Одоо ард түмэн амиман бодон бужигнах бус. Бас амиман бодон ажиллахч бус. Зөвхөн тулаад ирсэн аюулаас улсаан аврахын тулд хуралдах, зөвлөлдөх хэрэгтэй боллоо. Оюу толгойн 6000 ажилчид нутгаан ухан баялгаан шахах ажлын яаралтай зогсоож Улаанбаатарт ирж улсаан аврах хуралдаанд оролцох хэрэгтэй боллоо.
Монгол Улсын ерөнхийлөгчд бүх ард түмний хурлыг яаралтай хурлуулахын сандыг хөргүүлж байна. Иргэний хөдөлгөөний бүх иргэний хөдөлгөөн их орнчдын ингээд нэгдлүүдээс ингээд орны шууданч руугаа ингээд гаргаад өглөө. За хартайлууд. Нийт монголчууд та бүхэндээ энэ өдөр амар амгалан айлтгах юм. Ер нь бол иргэд нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагууд хамтраад одоо энэ Монгол Улсын ерөнхийлөгч Халбагийн Балтуулах гартна гээд энэ Монгол Улсын ерөнхийлөгч Халбагийн Балтуулах танаа ард түмний хурал хурлуулах төр улсаа засан тогтноолох тухай гэсэн ийм албан шаардлагыг одоо бид хүргэж байгаа. Ард түмэндээ хандаж хэлэхэд ард түмнийхөө хурал идэвхтэй оролцоорой. Ард түмний хурал бол манай ард түмний дээд эрх мөн. Ийм учраас 3 сая иргэн ард түмнийхөө хуралд оролцох зайлшгүй шаардлага өнөөгийн нөхцөлд бүрэлдээд байна. За. Ийм учраас бид уламжлалт төрөө сэргээд энэ төрийн тогтолцоо улсаа засан тогтнох зайлшгүй шаардлага ирж байна. Ийм учраас хүн болгон идэвхтэй оролцож одоо энэ 7 хоногт нээлттэй хийх гэж байна. Үеийн үед үрийн үрд үрд эрхмлэн шүтэх төрийн тахилагт их хайрхан улс Монгол төрийг минь өнөд баттгаж Монгол түмнийг маань ашид мөнхөд ирээгээ. Уламжлалт төрийн тогтолцоо бол шинжлэх ухааны үндэсний үндэс мөн. Монгол улсад ард түмний хурлыг хурлуулах үйл ажиллагааг нэгэн зэрэг зохион байгуулж явуулахыг даяар олноо зарлан тунхаглаж байна. Монголын ард түмэн бид улсын их хурлыг тарааж төрөө цэвэрлэн төрийн бодлого тогтолцоогоо хэлэлцэн шийдвэрлэж цаашдын зам мөрөө зөв тодорхойлон гаргах ёстой. Ингээд хурлаар хэлцэх сэдв тодорхой боллоо. Төрийн дээд эрх барих төлөөллийн байгууллага буюу улсын их хурал татан бөөгдснаар цаашдын төрийн бодлого болоод хөгжлийн чиг хандлагаан тодорхойлоход хүн бүрийн идэх оролцоо чухал болох нь. Барьцаалагдсан төрөө барьцаанаас яаж гаргах вэ? Харин луйвчдын савраас эх орноо яаж аврах вэ? Ард түмний хурлаар хэлэлцэгдэх энэ тэргүүний асуудал энэ л байж Монголын төр сая л нэг идэх уухын шунлаас болон эдсэн уусны хэрүүлээс ангиж ирж жинхэнэ төрийн үйл хэргийг Монгол түмэн эрхлэн явуулах нэ. Эзэн хөлөг хоёр нь иймэр ан дэвсэн сөгдөж тостог. Эрхэт төрийн ханцшгүй шүтэн ёсон цагаан сүлдэмэн оо.